Дараагийн мэдээ. Баруун Азийн бүс нутагт орших Афганистан болон Пакистан улсууд хоорондоо маш сайн харилцаатай байсан. Тэгвэл талибанчууд 2021 онд засгийн эрхэнд гарснаас хойш тус хоёр улсын харилцаа эрс муудсан гэж хэлж болно. Улмаар Афганистаны талибаны бүлэглэл өнгөрсөн 7 хоногт Карачи хотод хадлага үлдсэн бөгөөд үүний хариу болгож Пакистаны зүгээс хил орчмын бүсүүдэд зохиол төвч олон 10 хүний амь эрсдсэн мэдээлэл байна. Гэсэн ч Афганистаны талибанчууд энэ хариу үйлдэлийг зүгээр өнгөрөөсөнгүй. Пакистаны нутаг дэвсгэр рүү агаарын дайралт хийснээр хоёр орны мөргөлдөөн бараг дайны хэмжээнд хүрч шин шатанд гарлаа. Афганистаны Батлан хамгаалахын яамны мэдээснээр зэвсэгт хүч нь Пакистаны нутаг дэвсгэрт орших Саранана хот дахь Исламын улс бүлэглэлийн төвд агаарын зохиол өгсөн байна. Нөгөө төвөөр Пакистаны Исламабад хотын албаныхан Афганистаны талын дөрвөн ширхэг энгийн дроныг өмнөд хэсгийн Белучистан мужид амжилттай замаас нь тоссон устгасан байна. Лондон хотод төвтэй олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн мэдээснээр Афганистан ямар нэгэн байлдааны тэрэлтэд онгоц байхгүй ч дор хаяж 6 нисэх онгоц 23 нисдэг дэрэг эзэмшдэг бөгөөд талибанчууд Пакистаны эсрэг тулаанд дронуудыг өргөнөөр ашиглаж эхлээд байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн нэм гарагт Пакистаны агаарын хүчин Афганистаны Пактика, Кунар мужуудын 3 цэгт зохиол өгсөн бөгөөд Пакистаны мэдээллийн сад уг ажиллагаагаар 25 дайчныг устгаж хэмжээний зэвсэг хэрэгслийг сүйтгэсэн гэж мэдээлсэн. Мөн Хайбер Пахтунхва мужид хийсэн газрын дайралтаар талибаны бүлэглэлийн командлагч Хан Фирошиг устгаснаа баталсан байна. Гэвч нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр Пакистаны агаарын дайралтын улмаас дор хаяж 28 энгийн иргэн амь өргөдөж 49 хүн шархсан байна. Афганистаны талибаны засгийн газрын эвлийн төлөөлөгч Хамдулла Пакти мужид нэгэн орон сууцыг бөмбөгдөх үед унтаж байсан эмэгтэйчүүд хүүхдүүд өртөж нийт 38 энгийн иргэн амь өргөдөж 163 хүн шархсан бөгөөд шархсан хүмүүс туслахаар очсон иргэд 2 дахь зохиолтод өртсөн хэмээн Пакистаны талыг буруутгалаа. Афганистаны мэдээллийн дэд сайд Мухажир Фарахын энэхүү хадлагын хариуг заавал авах болно гэдгээ мэдэгдэж байна. Пакистан улс Афганистаныг өөрийн нутагт дэвсгэрт хаддаг үдшгүй зэвсэг дайчдыг орогнуудаг хэмээн буруутгадаг бол Кабулын тал үүнийг эрс үгүйсгэж зэвсэгт бүлэглэлүүдийн асуудал бол Пакистаны дотоод хэрэг гэж үздэг илэрхийлсэн байна. Хоёр улсын мөргөлдөөнийг зохицуулахаар Оросын улбооны улс болон Бүгд найрамд Хятад улсын зүгээс хүчин чармаалт гаргаж байгаа боловч дөрвтэй үр дүн гарахгүй байсаар байна.